Өөрийнхөө үнэлэхийг авах гэж байгаа хүмүүстийнхээ мөнгийг хэмнээд имжлэг оруулж байгаа шүү. Бараг л өрөөл хазаах болгондоо л ингээл баруун солихоогүй. Харин $800 минь. За, юу байцгаана? За, энэ бичлэгээрээ би болохоор Канадад ирээд Альберта жолооны шалгалт өгөөд 4 удаа унсан тухай ярина. Тэгээ 5 дахь дээрээ тэнцсэн байдیں۔ Уг нь бол надад Монголд машин барьсан 11 жилийн туршлага байдаг. Хүн болгонд л доотлон 10 жил дээдлэн тэгэл 20-30 жилийн туршлага байгаа байх. Ирээл одоо тэр шалгалтын нөгөөл шууд өмнөлөө авчин гэж бодсон. Гэхдээ миний төсөөлснөөс арай өөр байсан. За тэгээ юу нь өөр байсан бэ гэдэг талаар ярьж өгье. Тэгээд энэ бичлэгийн голцоо одоо Канадад ирээд машин барих, одоо гадаад очиод машин барих төлөвлөгөөтэй амьдрахаар ирж байгаа хүмүүс ч гэсэндээ угаасаа шалгалтаа өгөөд машин барих шаардлага гарна. Тэгэхээр тэр хүмүүст илүү чиглэсэн бичлэг болох болов гэж бодож байна. Ер нь бол 2 төрлийн үнэлэх байдаг. За эхлээд бол класс 7 буюу одоо суралцагчийн үнэлэх. Тестийн шалгалт өгөөд авдаг үнэлэх гэсэн үг. Дараагийнх нь болохоор тестийн шалгалтаа өгчөөд одоо өмнө нь машин барьж ирсэн туршлагагүй бол 12 сар хүлээгээд класс 5 буюу одоо замынхаа шалгалтыг өгөх хэрэгтэй байдаг. За насан турсан тэгээд одоо өөрийн улс орондоо машин барьж байсан туршлагатай хүмүүсийн хувьд яа гэм бэ гэхээр ирээд би класс 7-гийн шалгалтыг өгсөн. Тэрнээс хойш ингээ машин барихгүй явж байгаад жилийн дараа класс 5-ийн шалгалтыг өгсөн. Класс 7-тай хүмүүс нь машин барьж болдог. Ямар тохиолдолд болдог вэ гэхээр одоо хажуудчин класс 5-тай хүн суугаад хамтдаа машин бариа явж болно. Ер нь бол 14 наснаас дээш хүүхэд ч гэсэндээ одоо энэ класс 7-гийн үнэлгээг авах эрх нь үүсдэг. Ээж автайгаа хамтдаа одоо машин бариад явж болдог байх нэ. Ямар үед машин барьж болдоггүй вэ гэхээр шөнийн 12 цагаас өөрийн 5 цагийн хооронд хажуудаа хүнтэй байсан ч гэсэндээ машин барихыг хориглодог юм байна. За мэдээж тэгээ бусад дүрмүүд бол үйлчлэн одоо арх сахтууруулахундаа хэрэглэхгүй байх, дүрм зөрчихгүй байх бусад дүрмүүд бол яг хിവэрэ адилхан үйлчлэн. За тэгээд 18 нас хүрээд класс 5-ийнхаа шалгалтыг өгөх эрхтэй болно. Ирээд би класс 7-ийнхаа шалгалтыг өгсөн. Маш хэцүү байсан. Яг гэвэл миний хэл өөрөө тийм сайн биш. Тэгээд сар бэлдсэн үү яасан. Тэгээд тэрэн дээрээ бас 3 унсан. Гэтэ класс 7-гийн шалгалт нь бол хямдхан. Нэг удаа өгөхдөө $17 илүү. Унчих юм бол дахиад 7 хоногийн дараа өгөх хэрэгтэй болдог. Онлайнаар Альберта одоо knowledge test гэж хайхлаар янз бүрийн аппликейшнуд гарч ирдэг. Тэгээд тэр аппликейшнуудаараа харж агаад арай гайгүйг нь илүү одоо бодтой ойрхон гэсэн тийм ревьютэйг нь гарч байгаа сонгоод 7 хоногийн 10 хүрэхгүй доллар байт юм аа. $7 молорчлоо. За тэгэж аваад бэлтэж агаад тэгээ өгсөн. Тэгээ яг хөө тест гэдэг утгаараа ерөнхийдөө ингээд тэр чи хараал ингээл ерөнхийдөө үгийг орчуулаад нөө мэдгүй амар их гарч ирэн штэ эхлээд хэл мэддгүй хүмүүст бол тэгж агаад класс 5-ийнхаа шалгалтыг өгсөн. 4 унсан. Тэгээ 4 унахтаа ингээд мэдээж нэгэн дээр нь ингээд өөр алдаанууд ингээд гаргаал унаадсан. Би одоо ингээд жишээ та нарт яг унсан алдаануудаа аюу сайн хэлье заяа. Эхнийх нь болохоор shoulder check-ийн тухай ярив. За тэр нь болохоор ингээд мөрөөрөө заавал ингэж хоёр тишээ ингэж шалгах ёстой гэдэг ийм дүрмтэй байдаг. Тэгээд миний санаж байгаагаар Монголд бид нар ингэж жолооны курс сурж байхад ингээ багш нар толиндоо хараач тойл харах одоо ашиглахгүй бол яах гэж энэ тойл чинь байд юм ингээл загнуулдаг байсан шүү дээ. Тэгэд энд болохоор юм заавал мөрнийхөө дээгүүр ингэж нэг харчаад тэгээ ордог. Орох гэж байгаа инээр үгүй. Одоо баруун талд машин байхгүй шүү дээ. Гэхдээ баруун ирэх гэж байгаа бол бас shoulder check хийн. Яг гэвэл тэнд дугуун зам байдаг. Одоо дугуйтай хүн ирж болно. Тийм учраас машин байхгүй чи өөрөө толиндоо хараад мэдж байгаа. Өөрөө хамгийн захыг нэд явж байгаа ч гэсэндээ заавал shoulder check хийн. Амьдрал дээр энийг нөгөө биендээ ингээд суулгахгүй болохоор яг шалгалтын дээрээ заавал аль нэг хэсэгт мартдаг. За ста shoulder check хийх хэвээр shoulder check хийх хэвээр гэл бараг л өрөөл хазаах болгондоо л ингээл баруун солихоогүй игнээс солихдоо паркинг хийхдээ машины хасаагаа хөдлөхдөө бас хийх хэвээр shoulder check. За дараагийн алдаа гэх юм бол нөгөө нэг тэмдэглэгээний алдаанууд тэр нь болохоор 30-аас хайн гэд миний өмнөх бичлэгдээ би ярьжсэн шүү дээ. Сургуулийн ойролцоо тэгээд playground-ийн ойролцоо байдаг 30 лимиттэй тийм тэмдэг байгаа. Одоо 31 32 тэрнээс илүү ингээд анзаарахгүй те явчих юм бол энэ бол зайлшгүй шалгалтанд унах одоо алдаануудын нэг болдог. Энэ дээр бүр амар сайн санах хэрэгтэй юм. Яг ингээд явдал дунд чинь 30-аас сайн руу ороод одоо 30-аас сайн чинь 1 км орчим үргэлжлэн штэ. Зарим нь километр хүрэхгүй. Тэнгууд тэр хооронд чинь заавал параллел паркинг хийлгдэг байхгүй юу? Тэгээ параллел паркинг хийлгээд за ингээ окей болж ийн гэдэг хөдлөө явуулдаг те. Тэнгууд дахиад shoulder check-гээ ингээ хөдлөө явна. За тэгээ хөдлөөл явахдаа нөгөө сайн дотроо байгаагаа мартчихдаг. Тэгэл хаазлал нөгөө нөлөөч мөч хүрчих юм бол за тэгээд уучлаарай унана. Тийм учраас эдгээр нөгөө албаар тэр анхаарлыг шалгаж тэр 30-та дотор зогсоол паркинг хийлэгдэг. За дараагийн болохоор нэг миний бас нэг унсан
үйлдэл нь stop sign дээр stop sign-аа бол харсан заяа. За ингээд яа бас өмнөх бичлэгтээ би ярьжсэн яг бүрэн зогсох хэвээр нэг тэмдэг байгаа гэдэг. Тэгсэн чинь яг ингээ нөгөө хүн чинь тэрэн дээрээ бүрэн ингээ анхаарсан. За одоо би энэ тэмдэгэн дээр бүрэн зогсох хэвээр би энэ тэмдэгэн дээр л бүрэн зогсох хэвээр би ингээд одоо алдчих үү гэлтэй баг дотроо зогсонгуудаа 3 секунд 1 2 3 гэснээр хөдөлж мэтлээ. Ер нь бол ингээд багш нар нь тэгдэг байхгүй. Баруун эрэг, зөв эрэг одоо чигээрээ яв гэдэг юмнууд хэлнэ шалгалтын туршид ингээ хажууд чинь суугаа явж байгаа шүү дээ. За тэгсэн чинь ингээд тэр багш маань ингээд багш гэж одоо экзаменер нь те шалгалт авч байгаа хүн ингээ юм хэлдэгвэ. Ирэх гээд ингээ хаашаа ирэх нь мэддэхгүй ингээд чигээр явах зам байхгүй зөвхөн баруун зүүн тийш ирэх зам байсан байхгүй. Тэгээ стоп сайн те. Яагаад юм хэлэхгүй байгаа юм бол гэж бодоод ямар ч ясна за стоп сайн дээрээ зогсох юм шиг бол. Дөхөөл те юм хэлэхгүй байхаар нэлээд ойртой тэрхээр би баруун ирэх үү зөв ирэх үү асуудаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө багш надад барсан. Энэ дээр нь зөвхөн зөв ирэх тэмдэг байхад чи яагаад надаас тэгж асууж байгаа ингэж авт. Тэгсэн чи би нөгөө нэг дотроо стоп сайн за стоп сайн өнгийн хараад байсан чи яг ингээд стоп сайн байгаа. Тэгээ яг дээдлэлт нь ногоон бүрэнхийн дотор зөвхөн зүү эргэхийн тэмдэг байгаа байхгүй юу. Тэгч би тэрийг нь анзаараагүй. Наа чи ингээ зөвхөн зүү эргэж шít гээд. Надаа ингээ тэмдэг те би ингээ тонгоог ингээ харсан чинь яг тэр тэмдгийнхэн дэтэл давхар тэмдэг байгаа байхгүй. Өөр юу байдیں۔ Хурдны хязгаарын тэмдэг байна. Одоо жишээлх юм бол би ингэжээс байхгүй юу. Construction гэж бичсэн ингээ нэг одоо зам засвар явагдаж ийн гэсэн утгатай ингээл нэг юм шар самрууд ингээ зам яаж байдаг байхгүй. Тэгээд тестийн дүрм дээр болохоор хэрвээ одоо тийм construction тэмдэг байх юм бол хурдаа хасаад тухайн заасан хурдны одоо лимитээр явна мовно гэсэн нэг тийм хэсэг байдаг. Би болохоор тэрийг ингээд бүх юмд одоо ингээд анхаарлаа хандуулж байгаа шүү дээ. Тэр чинь тэмдэгнүүд ингээд эхлээд гараал эхлэн гут нь уул нь бол 80-тай явах зам байсан. Тэгсэн чинь би ингээд хурдаа хасаал 60-тай ч юм шиг 70-тай ч юм шиг ингээд голоор нь яваад байдаг байхгүй. Тэгээ би яахаа мэдэхгүй ингээд жоох урд итгэлгүй. Тэгсэн чинь нөгөө манай шалгалт авч ирсэн нэг цагаан эмэгтэй байсан. Тэр чи яагаад 80-тай зам дээр чи яагаад 60-тай яваад байгаа гэдэг байхгүй. Тэгээ эхлэл тэмдэг, төгсгөлийн тэмдэг хоёрын нь гол нь хурдны хязгаарын тэмдэг бас байгаа байхгүй юу. Би тэрийг анзаараагүй. Нөгөө construction-ийнхаа тэмдэгэнд ингээл хамаг ач холбогдол фокусаа өгөөл. Яг хөө зарим construction-ы тэмдэгэн дээр бол 100-тай явах зам дээр бүр 50-тай яв, 60-тай яв энэ төр гэсэн тэмдгүүд бол байдаг. За дараагийн нэг гаргасан алдаа нь юу байсан бэхээр гэрлэн тохиолдол холбоотой алдаа байсан. За Монголд би бол ингэдэг гэж бодоод байна. Зөө иргэдэг ногоон гэрлээд нь штэ. Одоо нэмэлт 4 сеттэй байх юм бол зөө ирэх гэрэл нь асан тэр үед нь л явах хэрэгтэй байдаг. Ингээд 4 сеттэй тийм том уулзуулаар оччихдаг байхгүй юу? Зөө ирэх нь хасаад тэгээ унтрахаар нь би ингээд зогсох хэрэгтэй гэж бодоод. Амар хурдааснаа унтар тэр сум нь унтарснаа зүгээр энгийн ногоон гэрэл ингээд үлдсэн хасаад өөдөөс нөгөө урсгалын машинд ирж байгаа штэ. Гэтэ би зөө ирэх гээд байгаа. Чи яага явахгүй байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд миний гэрэл асаагүй байна гэсэн чинь чи уртлын машинаа харж агаад зам тавьж өгөөд тэгээд машинг болохоор чи явах хэвээр. Чи ингээд хойдлын машинуудаа ингээд бас төвчрөл үүсгээд ингэж байгаа байхгүй. Тэгээд би нөгөө уулзраа чи нэвтрэхтэй бүр ингээд амар их машин ингээд өнгөрөөд байгаа штэ. Зөө ирэх гэрэл хичнээн 4 сетэг 3 сетэг байсан ч ногоон гэрэл ассан тохиолдолд нөгөө эсрэг урсгалын чинь машинууд тасалдаад одоо цөөрөд ирэх үед нь зам тавьж өгч жоод боломжтой үеэр нь чи орох хэвээр зөө ирэх хэвээр. А сум асах юм бол ямар ялгаатай юм гэхээр өөдөөс ирж байгаа урсгал чинь зогссон. Зөвхөн чи дангаараа зөө ирэх хэвээр. За дараагийн нэг гэрлэн тохиолдол юм болохоор Монголд бас зарим тохиолдолд тэмдэг байгаа уулзуурууд дээр зөвшөөрдөг нөө улаан гэрлэр баруун эргэж болдог штэ. Дөрвөлжин том тэмдэг байдаг штэ замын баруун талд. Тэгээ тэрийг харж агаад улаан гэрлэр ордог нэг цөөхий уулзуур байдаг. Энд болохоор ерөөсөө л улаан гэрлэр баруун эрхийг зөвшөөрдөг. За ямар тохиолдолд одоо тэр улаан гэрлэр баруун эргэж болохгүй вэ гэхээр яг тэр гэрлэн тохионы чинь хажуу талд улаан гэрлэр баруун эргэж болохгүй гэсэн тийм тусдаа тэмдэг байдаг байхгүй. Тийм тэмдэг байхгүй бол улаан гэрлэр зогсоод баруун эргэж болно. Миний бодлохоор яг энэ дээр нэг алдаа гарч ирсэн. Би энийг болохоор мэдчихсэн амхандаа л би нөгөө ингээл за улаан гэрлэр баруун эргэх шүү гэл нөгөө яг ингээд нэг явган зарчууч ингээд бичлүүр гараал зогсохгүй намайг ингээд төхөөл очижсэн чинь. Тэгээ яг ингээд улаан асцсан би баруун эргэх ёстой байгааддаг. За энэ хүн ингээд энийгээ дараал нөгөө гэрлэн асаал явчих юм байх гэж бол нөгөө хүн маань явдаггүй. Шалгалт авч байгаа хүн маань чи яагаад улаан гэрэл байгаа ч гэсэндээ явахгүй байгаа. Өөрийнх нь явах хэрэгтэй гэрэл асаагүй байхад чи яагаад хүлээгээд байгаа юм бэ гэж байхгүй. Тэгээ би энэ дээр бүр 2 алдаа гаргасан заяа. Тэгээ дараагийн шалгалтын дээр дахиад ямар ч алдаа гаргаагүй ганцхан алдаа гаргаад унсан. Ер нь бол 3 муруу алдаа гаргацсан байхад тэнцсэн хүмүүс байд юм байлээ. Гэтэ тэр нь ямар алдаанаас шалтгаалаад байгаа. Тэгсэн чинь миний болохоор би нэгэн алдаа гаргаад унчиж байгаа. Шалгалт өгж байгаа газар байгаа шүү дээ одоо регистри гээд. Тэндээсээ ингээ машинтайгаа хөдлөөд хамгийн ихний гэрлэн тохион дээр манай тэр шалгалт авч байгаа хүмүүс маань баруун эргээрээ гэдэг хэлдэг байхгүй юу. Тэгэхээр би за би улаанаар эргэж болно. За би улаанаар эргэж болно гэж өөртөө амар яриад. Тэгэл ингээл очиод ингээл амхандаа гарцаар хүн гарч ийн ингээл хараад байхгүй болохоор ингээл гялс ороолна. Зарын машиндаа түүх удахгүй ингээд орох
хэвээр юмстойг ингээд 80 бодоол хамгийн сүүлд нэг чи яг ингээд нөгөө регистрийнхаа гадаа ирэнгуутаа за ингээд ийм алдаа тийм үед гаргасан чи тэнцлээ чи унлаа гэдгийг шууд машин дотор ингээд сууж хэлждэг байхгүй юу. Чиний бүх зүйл чи ингээд сайн байлаа. Гэхдээ хамгийн ихний гэрлэн тохион дээр чи баруун эрэг ихтэй бүтэн зогсоогүй гэж байгаа байхгүй. Улаан гэрлэн дээр заавал бүрэн зогсоод шалгаад тэгээ баруун эрэх ёстой гэж байгаа байхгүй. Ер нь стоп сайнтай адилхан гэсэн. За ийм алдаанууд гаргаж ийсэн. Яг нь ерөнхийдөө ингээд нөгөө өөрийн машингүй бас л хүний машин ингээд гуугаал шалгалтаа өгж байгаа ихэнх нь бол тийх бах. Emergency parking чинь айлын. За арын цонхны шил ачигчаа ажиллуулж гэдэг юм уу те. Бүх юмыг ингээд асуудаг. Тэгсэн чинь би нөгөө нэг найзынхаа машиныг гуйчаад арын шил ачигчаа ажиллуул гэсэн чинь олдгүй нөгөө юм чинь эндэл байх ёстой шүү дээ гэл цонх ачигчныхын тэргүүр ингээд хайгаад байдаг. Угаасаа байдаггүй машин байсан байгаа байхгүй юу. Байхгүй шүү дээ ингээд би нөгөө хүнээсээ асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь хэрвээ цас бороо ороод цамтуул чи яах юм ямар арга хэмжээ авах юм л гээд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би тэрийг нь ойлгохгүй бол заавал тэрийг ажиллуулах хэрэгтэй юм баг гэл. Тэгвэл байхгүй юм чигээл энэ ста намайг хэл мэдэхгүй болохоор юм дээрлэхэд байна гээл те. Тэгсэн чинь ясан дээр үгүй тухайн барьж байгаа машинаа бүрэн мэдэж гинөө аюулгүй байдлаар яг сайн хангаж гинөө гэдгийг шалгаад байгаа байхгүй юу. Бас нэг анхаарах хэрэгтэй юм. Хүсүр одоо зам дээр машинаа тавихтаа чи яах хэрэгтэй юм. Дуруу замд яах хэрэгтэй юм гэдэг нэг юм хоёр асуулт байдаг. За тэрийг бас шалгадаг. Замын туршид 2 удаа ямар ч гэсэн паркинг хийлгэн параллел паркинг гэж шалгаад нөгөөх нь болохоор жоох юм налуу өндөртөө юм газар очиод паркинг хийлгэн. Параллел паркинг шиг адилхан ингээ зогсно. Кардана татна. Дугууга зүүн тишин тултлан дараа зогсдог. Боржуур байгаа штэ. Боржуурнаасаа дугуй нийш эргэж юм бол ингээ тулчж байгаа. Боржуурнаасаа 50 см-ийн зайтай машина тавих хэрэгтэй гэдэг дүрм тестийн шалгалтын дээр чинь байгаа. Боржуурн дээрээ тулаад тэр машин ингээ хөдөлгөөнгүй байх. Одоо аюулгүй байдлыг хангаж байгаа байхгүй юу? Эсвэргээрээ уруу зам дээр машина тавихдаа дугуйга баруун тишинд дараад парклна. Автобусны нэгнээ байдаг. Зөвхөн автобусны зурагтай доороо нэг юм гурвалжин тэмдэгтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо тэр замаар явж болохгүй. Тэгэхээр яах нь вэ? Тэр замаас заавал гарах нь шүү дээ. Тэгэхэд одоо ингээ нөө тэр зам руу ингээд орж ирээд нийлээд хамгийн их нэгний чинь жишээ нь тэр автобусны нэгнээтэй зам байх юм бол одоо тэндээс гяс гарах нь шүү дээ. За үнийн тухай яриа. За хэдэн төгрөгөөр шалгалт өгдөг вэ? Бас яаж цаг авч өгдөг вэ гэх талаар нь ярил л да. Alberta Driver Examiner.ca гэдэг ийм вебсайтаар орно. Хаана амьдарч байгаа хэсгээ сонгоод өгөх юм бол одоо тэрнтэй ч арай ойролцоо registry төвүүд чинь гараад ирдэг байхгүй юу? Тэгэхээр ер нь registry төвүүд заавал нэг гэртэйгээ ойрхон гэдэг шаардлагагүй, арай мэддэг, арай ахиу явдаг одоо хэсэг гэж болно шүү дээ. Ажил руугаа явахдаа голцоо тэр замаар явдаг ч юм. Тэгэхээр тэр хавийнхаа одоо регистрийг сонгуул зүгээр гэсэн үг. За дараагийнх дээр нь он сараа хийн. За хэдэн сарын хэдэнд одоо юу яах боломж, шалгалт өгөх боломжтой ингээд. Ямар шалгалт өгөх гэж байгаа сонгоно. Класс 5 тийм үү. За тэгээд эрт өгмөр байгаа мó эсвэл одоо өдөөс хойш өгмөр байгаа мó тэр цагаас өөрөө сонгож болно гэсэн үг. За ингээд search дээрээ дарахаар өөрийнхөө боломжтой цагийг ингээд харна гэсэн үг. Одоо энэ харж ийнө та нарын дээр нь машины зурагтай. Өөрөө машингүй дээр нь одоо найз нөхдийн машин ч олох гэж болно шүү дээ. Тим хүмүүс өөртөө машин түрээслээд эндээсээ одоо регистригийн машинаар явж болдог. За ингээд бүклэг дээр нь дарахаар машин $90 юм байна шүү дээ. $175. За энэ нь баг такстайгаа. Ер нь л $200 гэж ойлгочих болно дөө. За энд картын мэдээлэл оруулаад букинг дарчихна ингээл болоо. Шалгалтандаа тэнцсэн үед болохоор яг тухайн өдөр нь нэг юм нарийнхан цаасан хууц өгчдөг. Өмнөхөө авах хүртлээр тэр хууцаараа машин бариад ганцаараа явах хэрэгтэй байдаг. Би 4 удаа унсан гэдэг чинь нэг шалгалтыг $200 гэж бодчих тий. Тэгэхээр яг $800 дахиад тэнцэн нэгтэй ингээ би $1000 шалгалт өгсөн цаа. Йоо. Харин $800 минь. За тэгээд миний бичлэг одоо та нарын $200 ч гэсэн нэг удаагийн шалгалтыг одоо амжилттай давах туслах байхаа гэж найдаж байна. Одоо шинээр класс 5-ийнхаа үнэлгээг авах гэж байгаа хүмүүстийнхаа мөнгийг хэмнээд ийм бичлэг оруулж байгаа шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяр таа.